in the same manner, as we are celebrating and congratulating 30th anniversary of the Mongolia mission, Тэгэхээр бид өнөөдөр Монгол газарт баярт мэдээ түгэж эхэлсний 30 жилийн тэмдэглэж байгаа энэ цаг мөчид yes, one generation going and another generation chapter coming. нэгэн үеийнхний цаг хугацаа өнгөрч байна. Шинэ үеийнхний цаг хугацаа ирж байна гэдгийг мэдэрч байна. But Mongolian Adventist churches mission never gone and never disappear, never change, but remaining and refreshing and regenerating forever and ever until Jesus comes. Харин Монголын Адвентист чуулганы зорилго хийж байгаа үйл ажиллагаа хизээд хэний ч үед ямар ч цаг үед Бурхны хүмүүсийг аврахын тулд, Бурхныг алдаршуулахын тулд хизээж өөрчлөгдөхгүйгээр үргэлжилсээр байх болно. So my loving brothers and sisters, taking this opportunity, my part, of this program faithfully, on behalf of the Mongolia mission, I sincerely welcome all of you. Тийм учраас би та бүгдэд үнэхээр баярыг хүргэмээр байна. Тэгээд энэ бол миний үүрэг юм байгаа. Энд байгаа хүн бүрийг та баяртаа Бурхны өмнө Бурхны хүмүүстэй хамт нөхөрлөхөөр ирсэнт нь баяр хүргэж таныг тавтаа морилно гэж урьж байна. I appreciate. Thank you. I, from the bottom of my heart, wholeheartedly appreciate your presence and your attendance here. Би зүрх сэтгэлийн гүнээсээ тантай энд уулзсан учирч байгаадаа баяр жаргалтай байгаа гэдгээ хувьяасаа илэрхийлье. Thank you. Thank you. Particularly, I thank Elder Ted Wilson and Nancy, our Seventh-day Adventist Churches General Conference President, our World Church leader is with us. Thank you. Ялангуяа би ерөнхий чуулганы ерөнхийлөгч Тэд Уилсон과 түүний эхнэр бидэнтэй хамт байж Монгол нутагт айлчлан ирж баярт мэдээ түгээсэн явдалд нь чин сэтгэлийн талархлаа бас илэрхийлж байна. All GC people, please just stand and we recognize you. GC people, За тэгээд Albert Kuhn and ерөнхий чуулганаас буюу дэлхийн сүмийн удирдлагаас ирсэн хүмүүсийг босон зогсноо гэж урьж байна. Та бүгд энэ хүмүүсийг дулаанаар хүлээн авна уу? Алуун дулаанаар хүлээн авна. Thank you. Okay, now Northern Asia Pacific Division President Elder Kim Yo-han and his team colleagues, they are with us here. Okay, would you please stand up and За одоо all би ингээд хойдоос номхон далаа бүсийн NSD directors төлөөлөгч нар, and удирдагчид, his teams. номлохоор ирсэн хүмүүс Yes. энэ бүгдийг Yeah. босноо гэж хүсэж байна. Thank you. Okay. Баярлалаа, та бүгдэд баярлалаа. Thank you so much. All right. And now we have Korean Union Conference, our pastors and colleagues and leaders, and President Pastor Kang Sung-gi and his team, and all Korean Union Conference, team. Please stand up, За тэгээд and би then we recognize. Солонгосын нэгдсэн чуулганы хамт олныг өнөөдөр энд бидэнтэй хамт байгаад нь талархан бас тэднийг босноо гэж хүсэж байна. Okay, all service team, Korean Union Conference. За баярт Yeah, мэдээ service түгээхээр team also. Yeah. Монгол ард түмэнд үйлчлэгээр ирсэн бүх хүмүүс босоорой. Okay. Taking this opportunity, I'd like to express my deep down gratitude and thankfulness for our Korean service teams, Yeah, they worked very hard efforts. За тэгээд энэ боломжийг ашиглан Солонгосоос ирсэн сайн дурын багийнхны үйлчлэлд талархаж байгаа илэрхийлье. Монголын хүмүүст One more time, please stand up, Korean service энэ team. хүмүүст талархлаа Okay, бүгдээрээ so we илэрхийлье. recognize, give big hands, За үнэхээр том Yeah. алдартай шилдэг өгье. And now, all speakers for our simultaneous evangelical meeting, all speakers please stand up. We За can тэгээд recognize. баярт мэдээний ажил дээр номлол
хийж эзний үгийг дамжуулсан бүх номлогч нарыг Yes, босноо гэж хүсэж yeah. байна. They are our speakers. За энэ хүмүүс эзний үгийг дамжуулсан хүмүүс байна. Thank you. Thank you so much. Баярлалаа та бүгдээ. Now, our all UB district church members, just please stand up. UB district. За Улаанбаатараас ирсэн хүмүүс байвал босноо гэж хүсэж байна. Сүмийн гишүүд дундаас Улаанбаатараас ирсэн хүмүүс байвал босноо. Okay? Улаанбаатараас Okay, thank you so much. Thank you. баярлалаа. Yeah, some our UB district tonight, each place now going on their evangelism meeting. За Улаанбаатарын баярт мэдээний ажлууд маань үргэлжилж өнөөдөр сүүлийн оройн байгаа. Тийм учраас тэд маань маргааш удахгүй бидэнтэй хамт бидэн дээр нэмэгдэн ирэх болно. Удахгүй бидэнтэй хамт байх болно. My precious, loving brothers and sisters, our all local church members from countryside, please just stand up. За тэгэхээр одоо тэгээд энд ирсэн орон нутгаас ирсэн бүх сүмийн гишүүдээ босноо гэж хүсэж байна. Та бүгдээ морлон ирсэнд маш их баярлалаа. Бүгдээрээ босноо. Wow. Баярлалаа. Some churches, came here from far distance. За зарим сүмүүд үнэхээр холоос ирсэн байгаа. Okay, so thank you so Баярлалаа. much. Та бүгдээ баярлалаа. Yeah, tonight is the last night of our evangel meeting, and speaker is our Ted Wilson. So may God continue to bless each one of us. Бид баярын мэдээ түгээсэн 7 хоногийн маань хаалтын өдөр өнөөдөр байна. Тэгээ өнөөдөр бидэнд ерөнхий чуулганы ерөнхийлөгч маань үгээ хэлэх болно, эзний үгийг дамжуулах болно. Тиймээс бид маш их догтлолтой сэтгэлээр хүлээж байна. Praise the Lord. And also we have another guest from Pakistan. Okay, Pastor Lee Myung-ju. Okay, За, he is the бас нэгэн Pakistan хүний Union танилцуулъя. Mission President. За энэ хүн бол Пакистан улсаас ирсэн Пакистаны чуулганы ерөнхийлөгч хүн байна. We have a 1,000 missionary movement director from Philippines, Pastor John Jae-song. За Okay. Филиппинд байдаг 1000 мишнерийн хөдөлгөөний захирал пастор Чон Джэсон бас бидэнтэй хамт байна. God bless you continuously. Thank you. Бурхан та бүгдийг ивэн өрөөх болтугай. Баярлалаа. My Lord, my God, my friend, 'cause you come into my life, I come to you, Jesus, please save my life. My rock, my strength, my shield, in you I put my trust. In my distress I cry to you. My life is in your hands. In my distress, I cry to you. My life is in your hands.
move that stand out the mic. No. If you want. 아라니멘. Yes, this is my privilege and honor to introduce tonight's speaker. Өнөөдөр бид нэр оройны сургалт номлогчийг танаатай танилцуулгаад би баярлсан шүү. Around 12 years ago, Ted Wilson was elected as the president of Seventh-day Adventist World Church in 2010 during the General Conference in Atlanta. 자, 유령희만의 족란 2010년이 아틀란타에서 한국말이 나오네요. 죄송합니다. 이것도 서동어스를 열성 오치다래. 자, 2010년이 어떤 많은 유령희 다르게 성급슨 밴. тэгээд одоо 12 жил манай ерөнхий долдог өдрийн адвентист цөмийг дараагийг болсон шүү. And last June, at the time of General Conference session in St. Louis, he was newly re-elected as the president of the World Church. За тэгээд 6 сард одоо манай 2022 оны энэ 6 сард дахиад сонгоод одоо манай ерөнхий дарааг одоо өшөө 3 жил болно. He married Nancy Louise Wilson, a physical therapist, in 1975. Тэгээд 1975 оныг манай Nancy Wilson эхнэртэйгээ гэрэлсэн. Тэгээ энэ манай Nancy Wilson гэрэлсэн энэ самууним манай пасторын эхнэр нь одоо физик эмчилгээний хүн байна. This lovely couple has 3 daughters and have 11 wonderful grandchildren. Тэгээд энэ хоёр сайхан хүн чинь 3 охинтой, тэгээд 11 аж зайтай. What a wonderful and blessings God has given to them. Let us welcome Elder Ted Wilson and Nancy Wilson with big hands. манай дараагийг ингэж ивэж өгсөн бидэнтэйгээ хамт байхад бас ивэж одоо манайд энтерийг тавтай морилно. Mic test. Neck хоёр. Тест neck хоёр. Номлогчийнхаа нэрийг тавиарай. Orani Min. Good evening. What a privilege to be with you here this evening in this beautiful place. Өнөөдөр энэ сайхан газар та бүгдтэй хамт байгаа нь ямар сайхан завшаан бэ? We are so grateful that God has provided a lovely place for special camps. Бид Бурхан талархаж байна. Ийм сайхан газрыг цугларлтууд хийхээр Бурхан бидэнд бэлдэж зэхэж өгсөнд Бурхандаа талархъя. I have been so impressed with how God is working in Mongolia over 30 years. Монголд Бурхан өөрийн ажлаа 30-аад жилийн өмнөөс эхлүүлсэнд би үнэхээр талархал дүүрэн байна. And I want to bring greetings to you from all of your brothers and sisters around the world, about 22 million of them. Тэгэд би та бүгдэд дэлхийн өнцөг булан бүрт байдаг бидний итгэл нэгтээ 22 сая итгэл нэгт ах дүүсийнхээ мэндчилгээг та бүгдэнтэй уламжилъя. You in Mongolia are a vital part of the world family. Та бүгд Монголын ахын дүүс та бүгд дэлхийн итгэлийн гэр бүлийн нэгэн чухал эд эсэн юм шүү.
We have been holding evangelistic meetings this week. Бид өнгөрсөн 7 хоногийн туршид баярт мэдээг хүн ардад түгээн номлож өглөө. And what a privilege it has been to open the Word of God to people and help them see Jesus. Бурхны үгийг хүмүүсийн нүдний өмнө дэлгэж тэдний сонорт нь Есүсийг хүлээж авахт нь зүрх сэтгэлийг нь бэлдэж үг хуваалцна гэдэг ямар сайхан завшаан бэ. Unveiling the beautiful Bible truths that are so precious to us. Бидний итгэж үнэмшдэг Библийн үннийг бусдад хуваалцна гэдэг ямар сайхан аз жаргал вэ. What a privilege that the Mongolia mission has created about 21 different places. Монголын чуулган 21 газарт баярт мэдээг зэрэг түгээхээр энэ арга хэмжээг хийн явуулсан нь ямар сайхан зүйл вэ. And tomorrow we will experience a wonderful culmination of this week. Бид маргааш энэ өнгөрч байгаа 7 хоногийн сайхан өдрийн сайхан төгсгөлийг бид маргааш хамтдаа хуваалцах болно. And I'm looking at these beautiful baptismal pools. Би энэ хоёр талд бэлдээд зэхэд тавьсан байгаа баптизмын усан баталгаа хийх бассейнийг харж байна. I hope the water will be warm. За энд байгаа ус маань бүлээн байх байхаа гэж найдаа. But whether or not it is, praise God, we are going to have baptisms. За энэ ус хүүтэнч вэ? Халуунч вэ? Бид усан баталгаа хийх болно. The church is growing. Сүм маань өсөж байна. What a privilege you and I have of being part of this enormous Advent movement. Та бид бүгдээрээ энэ Адвентист хөдөлгөөний нэгэн эдис байдаг нь ямар сайхан завшаан бэ. So many people even here who are part of the evangelistic outreach, Энд байгаа олон хүмүүс баярт мэдээний ажилд гар бие оролцсон хүмүүс байна. including our dear brothers and sisters from Korea, Солонгосоос ирсэн итгэл нэгтэй ах дүүс маань байна. people from around the world and the General Conference. Дэлхийн онцгой булан бүрээс ерөнхий чуулганаас ирсэн ах дүүс маань байна. And as we have been unfolding the Word of God to people night after night, Одоо бид ингээд харахад эзний үгийг орой бүр хүмүүст зааж мэдүүлж өгсөн энэ хугацаанд as people are captured by the truth of the Word of God, Бурхны үгийн үнэнд тэд автаж тэд үнний үгийг сонссон тэр цаг мөчийг эргээд санахад and as they become part of this Advent movement, тэр хүмүүс Адвентист энэ хөдөлгөөний нэгэн хэсэг болохоор шийдвэр гаргасан энэ цаг мөчийг санахад God asks them to then respond and be part of total member involvement. Бурхан сүмийн гишүүдийг маань хүн бүр баярт мэдээ түгээхэд оролцоотой хувь нэмэртэй байгаасаа гэж биднийг дуудсныг би санаж байна. Everyone doing something for Jesus Хүн бүр Есүсийн төлөө хийх үйлстэй байх болно. and saying, "Yes, Lord, I will go. Тэмээзэн би явъя гэж хэлэх болно. I will go into this beautiful country of Mongolia." Би энэ Монголын сайхан нутагт баярт мэдээ түгээхээр би явна. And I have to tell you, Nancy and I are very impressed with the beautiful landscape of this country. Нэнси бит хоёр эхнэр бит хоёр Монголын сайхан нутгийг хараад багтаж үнэхээр баясаж байна. Нүд баясаж байна. And this beautiful setting here in Sut. Сууд энэ амралт дээр энэ сайхан тогтчлтыг хараад би бас баяртай байна. Earlier today, we were in another beautiful location where the Gateway International Academy and Wellness Center will be. Бид өнөө өглөөхөн өөр нэгэн газар байсан. Тэр нь Gateway олон улсын сургууль боловсролын корпорацийн газар дээр байлаа. I even had the opportunity of getting on a horse and slowly walking a little bit. Тэгээд би Монгол морин дээр мордож хурдтай явж чадаагүй л дээ алхуулаад хөтлүүлээд сайхан явлаа. But this gentleman is one of the experts here. He knows how to ride a horse. За энэ хүн бол морин унаад бас их зугаацж явах шиг байсан. As do most of you. За энд байгаа олон хүмүүс морь сайн ундаг байхаа гэж бодож байна. This is a beautiful country and it needs to hear the gospel of Jesus Christ. Монгол сайхан нутаг байна. Монгол ард түмэн сайхан хүмүүс байна. Энэ хүмүүст
Бурхны баярт мэдээг түгээх хэрэгцээ маш их байна. It needs to hear the three angels' messages of Revelation 14. Илчлэлт номын 14-р бүлэг дээрх гурван тэнгэр элчийн мэдээг хүмүүс дуулж мэдэх хэрэгтэй байна. All across this great division, the Northern Asia Pacific division, God is using people to bring truth to the population. Хойдоос намхан далай бүс гэдэг энэ газар нутаг дээр энэ улс орнуудад Бурхан өөрийн мэдээг энэ ард түмэнд хүргэхээр бидний сүм ажиллаж байна. Бурханы сүм ажиллаж байна. Tomorrow, as we witness the baptisms, our hearts will be thrilled. Маргааш бид усан баталгааны ёслолыг харж энд хамт байх үед бидний зүрх сэтгэл булиглах болно. But that's not the end. Гэхдээ тэр бол төгсгөл биш. When you are baptized, you then join a great army of workers who are proclaiming God's word. Бидэнтэй итгэл нэгдэж, үйлс нэгдэж нэгэн сүмийн гишүүн болсон бид Бурханы үгийг тунхаглахад гар бие оролцдог идэвхтэй гишүүд болох ёстой юм аа. We have with us tonight the director of the Thousand Missionary Movement. Өнөөдөр энд бидэнтэй хамт 1000 мишнерийн захирал энд хамтдаа бидэнтэй цуг байна. They train young people to go out and be missionaries. Тэд залуучуудыг мишнер болоход нь баярт мэдээ түгээгч болоход нь сургаж бэлтгэдэг хүмүүс ээ. In fact, their theme is once a missionary, always a missionary. Тэдний хэлдэг урaan нэг л удаа мишнер бол насан туршдаа мишнер гэдэг. So Pastor Han, God is preparing many new missionaries who will be baptized tomorrow, many here to go into Mongolia. Тэгээ пастор Ханд хэлэхэд чуулганы удирдлагын хувьд би танд захиж хэлэхэд маргааш олон хүмүүс, олон шинэ хүмүүс энд мишнер болох алс ирээдүйн төлөө усан баталгаа хүртэж шийдвэр гаргаснаа зарлах болно. And we don't have much time. Бидэнд цаг үнэхээр бага байна. Jesus is coming soon. Есүс удахгүй ирэх гэж байна. What did Jesus say in John chapter 9 verse 4? Есүс Иохан номын 9-р бүлгийн 4-р эшлэл дээр юу гэж хэлсэн байна вэ? Jesus said, I must work the works of him who sent me, that was his Father, while it is day. The night is coming when no one can work. Намайг илгээгчийн ажлыг би өдөр байхад хийх ёстой. Хинч ажиллаж чадахгүй шөнө ирж байна гэсэн. You see, the night time is coming here. Одоо шөнө болж байна. It's going to get a little bit colder. Сэрүүхэн болж байна. I promise not to preach too long Би удаан номлохгүй гэдгийг амлая. because you need to get warm. Та нар дулаацах хэрэгтэй. But when the night comes, it's more difficult to do things. Шөнө болоход, харанхуй болоход аливаа нэг зүйлийг бидэнд хийхэд хөдлөхөд хэцүү болж байна, тийм ээ? When it is daylight, it is time to work. Өдрийн цаг байхад бид ажиллах учиртай байх нь. So those who will be baptized tomorrow and all of us are now called to be missionaries and work while it is day. Тэгэхээр маргааш энд усан баталгаа хүртэж шинээр бидэнтэй адил итгэлтэй гişүүд болж байгаа тэр хүмүүс өнөөдөр энд байгаа та бид бүгдээрээ мишнерүүд болж өдрийн цагаар ажиллаа хийх ёстой байх нэ. And it's not just the 21 people who were preaching in these 21 places who are to preach and be missionaries. Зөвхөн энэ 21 газарт очиж сургаал номлосон тэр хүмүүс л эзний үгийг өдрөөр тунхагладаг байж болохгүй. Энд байгаа хүн нэг бүр тунхаглах ёстой. God has a place for every one of you. Бурхан энд байгаа хүн нэг бүрт зориулсан дуудлагатай хийх ажилтай юм шүү. In the spirit of prophecy, we read the following. Сүнс Элен Вайтийн ийм үг байна. The work of God in this earth can never be finished until the men and women comprising our church membership rally to the work and unite their efforts with those of ministers and church officers. Зөвгөнлийн сүнс болох Элен Вайтийн үг ингэж байна. Сүмийн ахлагч пасторууд чуулган сүмийн гишүүд маань гар нийлэн хүч түрэн орж Бурхны In other words, everyone has an opportunity. Өөрөөр хэлбэл хүн бүрт
үйлчлэх боломж байна гэсэн үг. Everyone can feel God's great power in their lives to tell somebody else about the truth. Бурхны агуу ажлыг амьдралдаа мэдэрч түүнийгээ бусдад гэрчлэх боломж хүн нэг бүрт байна. The book of Romans in the New Testament is a wonderful book for missionaries. Ром ном, шинэ гэрээний Ром ном бол мишнер болж байгаа хүмүүст маш сайн сургамжийг өгдөг ном. In the 8th chapter of Romans, Ром номын 8 дугаар бүлэг it tells us in verse 35, 35 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Paul is saying, who's going to separate us from the love of Christ? Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Tribulation or distress or persecution, famine. Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөл нь үү? We could even add COVID-19 COVID-19 үү гэж бид бас хэлж or болж the байна. winter that is coming here in Mongolia. Is Удахгүй болох байгаа өвөл үү? that going to separate us from God? Өвөл болсноос болоод бид Бурханаас салах уу? Oh, it says in verse 38, 38 дугаар эшлэлдэр ингэж хэлж байна. I'm persuaded that neither death, nor life, nor angels, nor principalities, nor powers, nor things present, nor things to height, depth, nothing is going to separate us from the love of God. 38 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Учир нь үхэлч, амьч, тэнгэр элч нарч, эрх мэдлэлтнүүд ч, өнөөгийн юмсч, эрх юмсч, хүч, өндөр, гүн, өөр ямар ч бүтээл бидний эзэн Есүс Христийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэсэн байна. There is no limit to God's love for you. Бурхан таныг хайрлаж байгаа хайранд хязгаар байхгүй. There is no limit to what God wants to do through you. Бурхан танаар дамжуулан хийх ажилд нь мөн хязгаар байхгүй. In the book Evangelism by Ellen White, Эллен Вайтийн бичсэн Баярт мэдээ гэдэг номон дээр it says, we claim little when we might claim much. бид илүү агуу зүйлсийг Бурханаас гуйж болохоор байтал бид дэндүү багыг гуйж байна гэсэн байна. For there is no limit to the promises of God. Яагаад гэвэл Бурханы амлалтанд хязгаар байхгүй маа гэсэн байна. No limit to what God wants to do through you here in Mongolia. Бурхан энэ Монгол нутагт танаар дамжуулан хийх гэж амласан зүйлдээ хязгаар хэмжээд тавьдаггүй юм аа. God wants you to be a missionary for Him. Бурхан таныг Бурханы мишнер Баярт мэдээ түгээгч нь байгаасаа гэж хүсэж байна. He wants you to go into every part of this great country in the summertime and the wintertime. Монголын энэ сайхан газар нутгийн бүх аймаг сумдад нь өвөлч бай зунч бай таныг Баярт мэдээ түгээхээр очиж яваасаа гэж Бурхан хүсэж байна. And all of His promises are available to you. Тэгээд Бурхан яг энэ ажлыг хийхэд зориулсан бүх амлалтаа өөрөө дааж таныг хангаж тэтгэх болно. Now, 2 chapters later in Romans, Ром номын бидний уншсан бүлгээс 2 бүлгийн дараа chapter 10, буюу 10 дугаар бүлэг дээр Paul talks about how we need to respond and go as missionaries. бид хэрхэн мишнер болж Бурханы мэдээг аван явах ёстой юм бэ гэдгийг зааж өгчээ. It says in this beautiful chapter beginning with verse 13, it says, whoever calls on the name of the Lord shall be saved. 13 дугаар ишлэлээс Ром 10-ын 13 дугаар ишлэлээс уншуулна гэж байна. Учир нь эзний нэрээр дуудах хинч аврагдах болно. What a beautiful promise. Ямар гайхалтай амлалт вэ? That's what we've been doing all week, Яг л энэ зүйлийг бид өнгөрсөн 7 хоногийн туршид хийлээ. preaching the Word of God, Бурханы үгийг номлолоо. opening the truth of God to people, Бурханы үгийн үннийг хүмүүст зааж өглөө. so they will believe and call on the name of the Lord. Тэгэхүү тэд Бурханд итгэж Бурханы нэрийг дуудаж чаддаг хүмүүс болж байна. But then Paul goes on to explain it further. Тэгээд Пол цааш нь He says in verse 14, how then shall they call on him in whom they have not believed? 14 дугаар эшлэлээр хэлсэн байгаа харин. Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж Бурханыг дуудах юм бэ? And how shall they believe in him of whom they have not heard? Түүнийг сонсож дуулаагүй бол тэд яаж Бурханд итгэх юм бэ? And how shall they hear without a
preacher? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ гэсэн байна. Now again, I want to tell you, this is not a indication that it is only people who stand up here on the platform with a microphone who are preachers. Би та бүгдэд хэлмээр байна. Энд микрофон барайл тайзан дээр гарч ирэл ярьдаг хүнийг л номлогч гэж хэлдэггүй юм шүү. All of you can be preachers for Jesus. Хүн бүр энд байгаа хүн нэг бүр Бурхныг номлогч Есүсийг бусдад заагч хүн байж чадна. Paul says all of us are letters written by God before people. So people are looking at us, reading us, understanding God's truth. Пол мөн өөр нэгэн загталтаа хүн бүрийг Бурхныг таниулагч загтал юм а гэж хэлсэн байдаг. Таныг загтал юм. Та бусдаар уншигдаж Бурхныг таниулж өгдөг загтал юм шүү. Now in verse 15 it says, and how shall they preach unless they are sent? Тэгээд 15 дугаар ишлэлээс үргэлжлүүлээд уншвал илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? God is wanting to send you into every part of Mongolia. Бурхан таныг илгээхийг хүсэж байна. Монголын өнцөг булан бүрлүүн илгээхийг хүсэж байна. So that you can preach. Тэнхүү та тэнд очиод номлох болно. So that people can hear. Тэнхүү хүмүүс сонсож дуулах болно. So that people can believe. Тэнхүү хүмүүс итгэх болно. And when they believe, they can call on the name of the Lord. Тэд итгэхлээр Бурханы нэрийг дууддаг хүмүүс болох болно. Now you might say, okay, Pastor, I understand that. За та нар хэлж болно. За пастора наатах ч ойлголоо. But in a practical way, how am I going to be able to preach? Because I really can't say too much. Яг амьдрал дээр би яаж номлох юм бэ? Би үнэхээр ингээд тийм олон үгээр хүнд юм тайлбарлаж хэлж чаддаг чадваргүй гэж хэлж магадгүй. Well, let's read on here in the 15th verse. Тэгвэл 15 дугаар ишлэлээ цааш нь үргэлжлүүлээд уншицгаая. It says here, how beautiful are the feet of those who preach the gospel of peace, who bring glad tidings of good things. Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан бэ гэж бичигдсэн байдгаа гэсэн. Now, I don't know about your feet. Таны хөлийг би сайн мэдэхгүй юм. My feet are not very beautiful. За миний хөл бол нэг сайхан идэрхтэн маань бол биш ээ. My feet are very useful. I use them to walk around. Миний хөл бол маш их хэрэгтэй идэрхтэн маань мөн би алхдаг. And Ашигладаг. Joanne, we're glad you still have your feet and you can still walk. We don't want you to fall here because our feet are very important. За Жоан түрүүн энд таварцаглаад унсан хөлн гимтээгүүд бид бас их талархаж байна. Хөл бол яалтчгүй хэрэгтэй. So any of you who are coming on the platform tomorrow, you be careful because it's a little bit different up here, okay? За маргааш нааша тайз дээр гарах хүмүүс болгоомжтой байгаараа. Энэ шатны зохион байгуулалт ер нь хүнээс их болгоомж хараа баримжаа шаарддаг юм биш үү? But our feet are useful. They help us to get around. Бидний хөл бол хэрэгтэй, эргэтэн манай. Хөлнийхөө ачаар бид хүссэн газараа зорж очдөг байна. But I don't call my feet beautiful. Гэхдээ би хөлөө үзэгсэлэнтэй гэж бол хэлж байгаагүй. But now I want you to think in your mind. Харин та яг одоо энэ зүйлийг бодоод үзээрэй. Just pretend now Jesus has come. Есүс ирлээ гэд бодоод үз. We rose off this earth and we traveled with him for 7 days to heaven. Бид энэ газраас өргөгдөж мөнхийн улс руу 7 хоногийн туршид бурхантай аяллаа. By the time we get to heaven, everyone with Jesus will have kept the Sabbath one time at least. Бид тэнд деважинд яваад очиж бид Есүстэй хамт шабатыг өгөх болно. And we get to heaven and the angels show us our beautiful new home. Тэгээд бид тэр мөнхийн улсад очиод Тэнгэр элч нараар бидний орон байр гэр орон маань аль юм бэ гэдгийг заалгаж авах болно. Maybe they'll even have gers in heaven. I don't know. Магадгүй мөнхийн улсад гэр байх. Би сайн мэдэхгүй байна. Whatever God prepares, it's going to be beautiful. Бурхан юу бэлдэж байна тэр нь гайхамшигтай байх болно гэдэгт л итгэлтэй байна. And so the angels take you to your house. Тэнгэр элч нар таныг хаягаарт нь гэрт чинь хүргэж өглөө. And you're so happy. Та жаргалтай байна.
Such beautiful place. Ямар сайхан газар вэ? Everything is perfect. Бүх зүйл нь гоё. But you remember, you really came to heaven because you want to see Jesus. Гэхдээ та нэг зүйлийг санаарай. Та мөнхийн улс руу яах гэж зорж очив бэ гэвэл Есүстэй л уулзах гэж очив шүү. And so you leave your home and you begin to walk towards the place where you're going to see Jesus. Тэгээд та гэрээсээ гараад Есүс хааваа тийшээ та алхаад явлаа. And then you hear a voice. Тэгсэн та нэг зүйлийг сонссон байна. And you don't recognize the voice. Тэр дууг та таньдаггүй дуу гэж. I don't know who that is. Хин юм бол доо? But the voice is behind you. Таны ард дуу гарсан. And the person is looking at you. Тэр хүн таныг харж байна, хараа зогсож байна. Well, actually, they're looking at your feet. Тэгэд харахтаа таны хөл рүү ширтээд байж. And the person is saying to you, your feet are beautiful. Тэгээд тэр хүн таны хөл чи яасан үзэгсэлэнтэй юм бэ гэлээ. And you turn around and say, well, thank you. That's very nice. Тэгсэн чи та ирж хараад баярлалаа ямар таатай юм бэ? But who are you? I don't remember you. Та чи хэн блэ юу вэ? And why are you saying my feet are beautiful? Яагаад та миний хөлийг үзэгсэлэнтэй гэдэг юм сонин юм ярьчваа? Don't you remember? Та санахгүй байна уу? When my nephew was in prison and he was about to commit suicide, you and some of the church members went to visit him. Your feet are beautiful. Та санахгүй байна гэж юу? Миний дүү шоронд алдаа онооноосоо болж сэтгэл гутралтай эрх чөлөөгөө алдсан. Ирээдүйн амьдралгүй болсон байхад та сүмийнхэнтэйгээ тэр шорон руу баярт мэдээ түгээхээр яваад очисон таны хөл шүү дээ. Don't you remember a group from Korea came and held cooking schools and showed us cultural things? Your feet are beautiful. Та чин Солонгос хүн Монголд ирээд биднэрт Солонгосын соёлыг танилцуулж, сайхан хоолунд хийхийг зааж өгч, тэгээд Есүсийг танилцуулж өгсөн учраас таны хөл гоё юм аа. Don't you remember your young people came to help some of our young people who were very mixed up about drugs and about music and everything else, and they helped them to come to the church and they learned about Jesus. Their feet and your feet are beautiful. Та санахгүй байна гэж юу? Хэсэг залуучууд манай нутагт ирээд тэр залуучууд бидний хөгжим, бидний амьдралын хямааг дадаж хөвшиж байгаа зүйлсийн маань сайн сайхан хийгээд буруу муу цээрлэх ёстой зүйлс нь юу вэ гэдгийг зааж өгч биднийг Есүстэй золгуулж өгсөн. Та түүнийг хийсэн учраас таны хөл үзэгсэлэнтэй юм аа. Don't you remember when your church came to our neighborhood and you gave out Steps to Christ and a Bible correspondence course? We took it. We believed in Jesus. We are here. Your feet are beautiful. Та санахгүй байна гэж юу? Манад Есүс Христэд хүрэх зам номыг өгч Есүсийг бидэнд танилцуулсан. Та бидэнд Библи гэж номтой танилцуулаад бидэнд Есүсийг танилцуулж өгсөн учраас таны хөл үзэгсэлэнтэй юм ба гэж хүн хэлэх болно. Don't you remember you invited me to a beautiful meeting in Sot and my heart was given to Jesus. Та намайг суут гэж амралтын газар руу хүрээ дээрээчгээд ураад авчирсан. Тэр газар чинь би Есүс Христэд зүрх сэтгэлээ өгсөн юм аа. Та үнийг санахгүй байна гэж юу? I was invited to the wellness center at Gateway and I learned new life. Your feet are beautiful. Би Gateway гэдэг газарт эрүүл мэндийн сургалтын төв дээр очиод эрүүл амьдрахыг сурч Есүс Бурхныг хүлээн аваад би шинэ амьдралтай болсон учраас би таны хөлийг үзэгсэлэнтэй байна гэж хэлэх болно. That's how you can be a preacher for Jesus. Ингэж хүмүүс Есүсийг номлогчд байдаг юм аа. Your feet can be beautiful. Таны хөл үзэгсэлэнтэй байж болно. Because you are carrying the gospel of Jesus Christ and his soon coming to everyone. Яагаад гэвэл та Есүс Христийн баярт мэдээг түүний дахин ирэх гэж байгаа, удахгүй ирэх гэж байгаа энэ мэдээг хүмүүст хүргэхээр та явж байгаа учраас таны хөл үзэгсэлэнтэй юм аа. Remember, there is no separation between you and the Almighty God. Та болон
Тэнгэрлэг агуу бурхан хоёрын хооронд ямар ч салгах зүйл байхгүй гэдгийг та санаарай. There is no limit to what God can do through you. Бурхан танаар хийж болох зүйлд хязгаар байхгүй, лимит байхгүй юм шүү. God wants to use you in a most powerful way. Бурхан таныг гайхамшигтай хүчтэйгээр ашиглахыг хүсэж байна. To help you be part of God's last day Advent movement because Jesus is coming soon. Эцсийн өдөр дэх Есүс Христийн дахин ирэлтийг тунхагладаг энэ хамт олонны нэгэн хэсэг байгаасаа гэж Бурхан танаас үнэхээр хүсэж байна. God is constantly looking over you and protecting you. Бурхан таныг үнэхээр харж, үнэхээр тэтгэж таныг ивэж байгаа юм шүү. He has a special role just for you. Тэрээр танд зориулсан гайхамшигтай үүрэг даалгаврыг зэгсэн байгаа юм шүү. Tonight, pray to ask God, Lord, show me the special way so my feet can be beautiful as I go throughout Mongolia. Тэгэхээр та өнөөдөр залбираарай. Бурхан минь ээ, надад үзүүлээч. Би Монгол нутгаар аялахад би өөрийнхөө хөлийг үзэгсэнтэй гэж дуудуултлаа. Баярт мэдээ түгээхэд маань надад тусалж надад тийм алсын харааг өгөөч гэж залбираарай. And as you go, God will go with you. Тэгээ таныг явахад Бурхан тантай хамт явах болно. He will never leave you or forsake you. Тэр таныг хизээж орхихгүй, ганцаараа чинь хизээж явуулахгүй юм аа. Nothing can separate us from the love of God Бурханы хайраас биднийг юу ч салгаж чадахгүй. or from the power He offers us to make others know Him and help our feet be beautiful. Бусдад Есүсийг таниулахад Бурханы хүч гайхамшигтай байх болно. Бидний хөлийг Бурхан үзэгсэнтэй болгох болно. God will stay by you. Бурхан тантай хамт явах болно. A few years ago, I was walking near my home. Хэдэн жилийн өмнө би гэрийнхээ ойролцоо явж байлаа. My wife and I enjoy walking. Эхнэр бид хоёр алхах дуртай. It's one of those 8 natural remedies God has given to us. Бурхан бидэнд өөрийгөө эмчлэх 8 байгалийн шалгарлын аргыг өгсөний нэг нь хөдөлгөөн алхалт байдаг. Nancy and Inke have been sharing health lectures each evening in our place where we've been holding meetings. Нэнси болон инхээ нар бидний баярт мэдээ түгэж байгаа газарт орой болгон эрүүл мэндийн тэр 8 зарчмыг нэг нэгээр нь тайлбарлаж хүмүүст мэдүүлж өгсөн. And exercise is important. Дасгал хөдөлгөөн бол маш чухал. So I was walking near my home. Тэгээд би гэрийнхээ ойролцоо алхаж явлаа. And we live out away from the city a bit. Бид хотоос жоохон зайдуу амьдардаг. It's a small road. Жижигхэн замтай. So you have to be careful when the cars come. You kind of move a little aside here and there. Машин хүрээд ирэхлээр та яалтчгүй зам тавьж өгөхөөс аргагүй зам нь тийм нарийнхан. But it's a quiet road also. Бас тэгээд их тайван хөдөлгөөн багтай зам. And I had a good walk, but I was coming back to the house. За би сайхан алхачаад буцаад гэрлүүгээ ирж явлаа. And I looked on the road and something was a little different. Тэгээд би зам руу харсан чинь нэг л биш ээ. I saw a little bird sitting on the road, not on the side, but on the road, right where the road was. За намайг ингээ хартал яг нөгөө засмал зам дээр чинь нэг жижиг шувуу сууж байна. Now maybe that's not unusual. Sometimes you see birds a long ways away. It's kind of natural. Ер нь шувуу хол байж байхдаа бол 50 амгалан сууж иж болдог тийм ээ. Тэгээд тэрэнд та одоо нэг ямар сони юм бэ гэж гайхах шаардлага байдаггүй. But as I came closer and closer to the bird did not move. Харин гэтэл би тийшээ ингээ дөхөөд байх чинь нөгөө шувуу чинь хөдөлдөггүй. Now that's unusual. За тэр бол сонин зүйл. Usually the bird will fly away. Ер нь шувуу дэвэд нисэд явчих штэ. And I got closer and closer to the bird and soon I was just almost on top of it, just next to it. Би дөхөөдөлөө бараг нөгөө шувуунд ир чи хүрээд ирлээ. Ерөөсөө ингээл барихад Bird just stood there. тэгсэн нөгөө шувуу чи зогсоод байна. It was alive, it was just standing there. Тэр шувуу амьд байсан. Тэгэл зогсоод байсан.
And then I saw another bird. Тэгээд би өөр нэгэн шувууг олж харсан. And that little bird was dead. Харин тэр жижиг шувуу бол үхчихсэн байсан. I was quite shocked Би гайхсан. that this live bird didn't fly. Тэр амьд шувуу нисэж явсангүй. And you might think it's a little funny, but I got down next to the bird and I started talking to the bird. Та намайг солиотой хүн ч гэж бодож магадгүй. Гэхдээ би бол яг л ч юм гэсэн. Би доошоо суугаад нөгөө шувуутай ярьлаа. I'm so sorry about your friend. За найз чинь тухайд би харамсаж байна. I don't know what happened, but I'm sorry about that. Юу босныг би мэдэхгүй. Гэхдээ үнэхээр харамсаж байгаа илэрхийлье гэсэн. The bird didn't move, Нөгөө шувуу хөдөлсөөгүй. just stood there. Зогсоод л байсан. And finally, I said goodbye to the bird. Тэгээд би нөгөө шууд за баяртай гэд. And I took my foot and I moved the dead bird off the road onto the side of the road so it wouldn't get hit again. Тэгээд би хөлөөрөө нөгөө үхсэн шувууг ингээд зайлуулад замаас гаргалаа дахиад машин ирээд бүр бяцлаа хийчихвэ гэж бодоод. Apparently, a car had been coming and probably hit one bird and it died. Ер нь би юу гэж ойлгосон бэ гэхээр тэр зам дээр шувуу байж идэл нь хурдтай машин ирээд машинд мөргүүлээ тэгээд тэр шувуу одоо үхчтэй л гэж бодсон. But the live bird didn't move, just stood there. Харин тэр амьд шувуу болохоор зогсоод ах юм. Finally, I said goodbye and I walked up our driveway to our house. За тэгээд би баяртай гэд гэрлүүгээ ордог зам дээр очлоо. And I told my wife, Nancy, about this experience. Тэгээд би гэртээ ороод эхнэр Нанситай ийм юм боллоо гэд хэллээ. And I knew what kind of bird it was. Тэгээд би тэр шувуу ямар төрлийн шувуу вэ гэдгийг нь бол мэднэ. In the United States, it is a beautiful bird that is loved by many people. Америкийн нутаг дээр байдаг нэгэн тийм шувуу байдаг. Маш олон хүмүүс энэ шувууг одоо хөөрдөж хайрлаж байдаг. It has a blue back and an orange chest. За ийм цэнхэр хөх нуруутай тэгээд улбар шар чэйжтэй тийм шувуу байдаг. It's a very small bird. Их жижигхэн битэй. It's called an eastern bluebird. За энэ шувууг бол дорндын хөх шувуу гэж нэрлэдэг. And I told Nancy, you can't believe what I saw. This little eastern bluebird, this bluebird, I love bluebirds. It was just standing there by this other bird and it didn't move. Тэгээ би эхнэрдээ хэллээ. Хараа нөгөө дорны хөх шувуу ба штэ. Тэр чинь яг зам дээр нэг нь ингэ зогсож байгаа. Нөгөөх нь хүцэн бай. Тэгээ тэр нь ерөөс хөдөлсөнгүй. Now Nancy is a trained physical therapist. She helped for many years. She helped many people be able to walk, to be able to be rehabilitated when they have a stroke or an accident. Тэгээд манай эхнэр Нэнси бол юу физик эмчилгээний эмч хүн. Тийм учраас маш олон хүмүүст эдгэрхт нь бие махбодоо хөдөлгөж одоо тэ өөрийн бие махбодыг захирч эдгэж авахт нь маш олон хүмүүс тусалсан ийм туршлагатай хүн. And so she would visit many people in their homes. She was a visiting physical therapist to help them in their homes, and she talked to one of her patients. Тэгээд Нэнси бол одоо олон хүмүүсийн гэр орноор явж бас тэднийг эргэж тойрч эмчилгээ сувилгаанд нь тусалж байдаг. Тэгээд нэг хүнтэй бол ийм зүйлийн тухай ярилцсан байна. And the man was an expert in birds. Тэгээд тэр хүн нөгөө ярилцсан хүн нь харин шувуу судлаач, шувуу маш сайн мэддэг хүн байж. He said, "Didn't you know Гэхдээ та чи мэддэг юм уу? Eastern bluebirds are monogamous. They mate for life." Энэ дорны хөх шувуу гэдэг чинь нэг л хань жилтэйгээ мөнхөрдөг ийм одоо онцлогтой шувуу. And many times, if something happens to the mate, Тэгээ маш олон тохиолдолд нөгөө хос шувууны маань нэгд нь ямар нэгэн золгүй зүйл болчвол they get hurt or they die, гимтлээ одоо үхлээ гэдэг юм бол the other bird нөгөө шувуу нь will stand by that bird, by its mate, тэр хос шувууныхаа дэргэд зогсоод neither drinking nor eating уухчгүй идэгчгүй until it dies also. нөгөө үхсэн шувуутайгаа адил үхтэл болтлоо тэндээ зогсдог. What loyalty.
яасан үнэнч сэтгэл вэ? What interest or love, if we can call it that? Яасан гайхамшигтай хайр вэ? Одоо хайр гэж дуудаж болох уу тэрийг? Just like God. Бурхан шиг л юм. As you go out in your missionary efforts for Him, Та бүгд Бурханыг гэрчлэх баярт мэдээ түгээгч болоод явхад He will stand by you regardless of what will happen. таны дэргэд Бурхан тантай юу ч тохиолдсон хамт байх болно. But unlike the bluebird, our God will never die. Харин гэхдээ дорны хөгшөөг бодвол Бурхан хизээч үхдэггүй юм аа. God will be with you in your efforts to reach the people of Mongolia. Бурхан тантай Монголын ард түмэнд баярт мэдээ түгээхээр явхад тантай хамт байх болно. He will stand by you Таны дэргэд байх болно. so that you can be sent, Та илгээгдэж болно. so that you can preach, Та номлож чаднаа. so that people can hear, Таны үгийг хүмүүс дуулж сонсох болно. so that they can believe, Тэд Бурханы үгийг танаас дуулаад итгэх болно. so that they can call on the name of the Lord. Тэд итгэсэн учраас эзэн Бурханы нэрийг дуудах болно. How many of you tonight here in Sut Өнөөдөр суутад байгаа энд байгаа хүмүүсээс хэдэн would like to say to the Lord, эзэн Бурханд хандаж thank you for standing by me and protecting me as I go as a missionary for you. та надтай хамт байж таны баярт мэдээг түгээхэд та миний дэргэд байж намайг төвшиж байдаг танд баярлалаа гэж хэлмээр байна. How many would like to say, yes, Lord, I accept your call to go into all of Mongolia with your power. Тийм ээ эзэн Бурхан минь. Та надад хүчийг өгж байгаа учраас би Монголын газар нутаг бүрт, Монгол хүн бүрт баярт мэдээ түгээхээр би явах болно гэж та хэдэн хүн энд шийдэж байна. So that we can soon see Jesus come Удахгүй бид Есүсийг харах болно. and learn from people about how our feet were beautiful. Есүс тэнхүү ирсний дараа бид ямар үзэсгэлэнтэй хөлтөө юм бэ гэдгээ бусдын амнаас сонсох болно. All because of the power of God. Үүнийг Бурхан өөрийн хүчээр боломжтой болгож өгдөг юм аа. How many of you would like to say, yes, Lord, I will go and be your missionary? Та бүгд энд байгаа хүмүүсийн хідэн тийм ээ Бурхан би явна. Би мишнэр нь байх болно гэж хэлэх вэ. Wherever you lead. Would you stand to your feet? Та хаана байна? Та хөл дээрээ босооч. Amen. Амен. Father in heaven, thank you for this wonderful group here in Sut. Суутад сугалсан энэ сайхан хүмүүсийн төлөө Бурхан танд талархлаа өргөе. Thank you for the privilege of helping us to preach your word wherever we are, whoever we are. Бид хаа байгаа газартаа өөрсдөө ямар ажил албатайч вэ? Таныг гэрчлэх боломжийг та бидэнд олгодогтой талархъя. Thank you that you can make our feet beautiful by doing good works in helping people know Jesus. Бидний хөлийг үзэсгэлэнтэй болгож бусдад та Есүсийг таниулахаар биднийг ашигладагт тань Есүс танд талархъя. We give you all the glory, Бид танд магтаалыг өргөж байна. for it is your righteousness that works in us to be able to produce beautiful feet. Таны зөвхт байдал бидний хөлийг үзэсгэлэнтэй болгодогт бид талархлыг өргөж байна. Now you see these people standing before you. They are willing to be missionaries for you wherever you take them in Mongolia. Өнөөдөр энд хүмүүс хөл дээрээ босож зогсоод таны баярт мэдээг түгээгчд болохоор явхад бэлэн зогсож байна. Thank you for standing by us, Биднийг зогсоход та бидэнтэй хамт зогсдог тань баярлалаа. protecting us, Биднийг хамгаалж түшдэг тань баярлалаа. encouraging us, Биднийг урамшуулан зоригжуулдаг тань баярлалаа. guiding us, Биднийг өдөрдөж байдаг тань баярлалаа. and leading us to people who need to know about you. Биднийг таныг мэдүүлэхээр таньж мэдүүлэхээр бидний хүмүүс рүү илгээдэг тань баярлалаа. Now bless us tomorrow as we witness these baptisms, Маргааш бид усан баталгааны ёслол үйлдэх үед and bless us as we fellowship together, giving you all the glory. биднийг өрөөж өгөөж
бид хамтдаа нөхөрлөж хамт цуглахад та биднийг ивэж өгөөч гэж гуйж байна. Thank you for the Sabbath that has come here in Mongolia. Монгол нутагт шабатын цаг хугацаа ирсэнд бид талархлыг өргөж байна. Keep us safe until tomorrow. Маргааш хүртэл биднийг хамгаалж өгөөч. In Jesus' name we ask it. Есүсийн нэрээр өөрсдөө даатгая. Amen. Аамен. Please be seated. Та бүгд сууцгаана уу? За маш их баярлалаа пастор Тэд Вилсонд. Thank you Pastor Ted Wilson. Бурхан биднийг ямар их хайраар хайрлсан юм бэ? God loved us so much. Бурхан биднийг ямар их хайраар хайрлсан юм бэ? God loved us greatly. Учир нь өндөр та бүдэд би бас Монголын эдэнтис чуулганы 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. I would like to give you my personal greetings of 30 years of God's word spread in this country. Бид өндөр 30 жилийн турш энэ урт удаан хугацаанд Бурхантай хамт бид аялж хамтаа амьдарсан байна. We received this good news of God, and from that time on 30 years has been passed, and God blessed us so much. Монголд хамгийн анхны мишнэр хөл тавьж Монголд сайн мэдээний үрийг цацсны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. The first missionary came to Mongolia 30 years ago, and we are celebrating that, and we congratulate and wish happiness to each and every one of you. Мархан номын 16 15 дээр Иесус тэдэнд бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх бүтээлд тунгаглахтун гэж бидэнд агуу тушаал өгсөн. In the book of Mark, chapter 16, verse 15, Jesus said, "Go to the all creation and proclaim His gospel message." Энэ бол бидний ихнийх бөгөөд эцсийн бидний агуу тушаал заавар. This is the one and the last commandment that Jesus gave us. Хэрвээ бид өнгөрсөн Монголын эдэнтис чуулганы түүхэн замналыг үзэх юм бол 2022 он бол бидний хувьд бол маш тусгай онцгой ийм жил байгаа. If we look at our history, 2022 is a very unique moment in our history. In you in slide in Next. дараагийнх нь. Next. За. Тэгээ би сая хэлсэн Монголын эдэнтис чуулган бол 2022 оны байдлаар 33 сүм цуглаан 3200 гишүүнтэй байна. I would like to give you a brief statistical information about Mongolia mission. Mongolia mission, as of 2022, has 33 churches or gathering places that we are worshiping God, and 3,230 people has been baptized into this church as a member in this 30 years. Мэдээж нийт өндөр 44 ажилтнтай, үндсэн 32, гэрээд ажилтан 12, ингээд 10 офис ажилтан, эвэгцэн пастор 8 ийм бүрэлдэхүүнтэй бид ажиллаж байна. Mongolia mission consists of 44 workers, and of this, 32 is the regular worker, and 12 workers are contract worker. 10 people are working at the office, and of the 29 pastors, 8 pastors are the ordained pastors. Next. За бид нар тэгээд хэрвээ энэ Монголын газар зургийг үзэх юм бол нийтдээ 13 аймагт сүм цуглаан байна. Нийтдээ бол хотод бол 13 сүм цуглаан байна. Now, if we look at our church on the map of Mongolia, there are Аймаг. in 13 different locations. We have church and presence, and in the city, in the city of Ulaanbaatar, we have 13 churches. And Next. Өнгөрсөн 30 жилийн турш бурхан биднийг маш их ивэж
нийтдээ 10 институшн байгуулагдсан байна. In the past 30 years, there has been 10 institutions that God established in the midst of our mission. Адра Монгол тусгал, ерөнхий боловсролын сургууль, Стей хэлний төв, Амос дэнд шүдний имлэг, Суд резорт, Химнэл ИПМ радио, Оюутны доторх байр, Дансал гейтвей, Олон улсын сургууль, Теологийн сургууль, Эмсүүд. These are our organizations that belong to Mongolia Mission, Adra Mongolia, Tosgal K-12 School, HTA Language School, Amos Dental Clinic, Sot Resort, and Himnal FM radio station, dormitory, Dansal Gateway International School, and Theological School. За та бүд бас энэ манай Адвентист байгууллагуудын зургийг эндээс харж болно. You may look at the pictures of the institutions that I just named in the picture. This is Tosgol School. The previous one was Adra. Ачцэмо. Стей хэлний төв гэдэг явж байгаа. За техник асуудал гарч байна. I'm sorry, there is a little bit of За. technological issue. This is the language Самюк Эмсүүд мэргэжлийн сургалт өдрөлийн төв. Samyuk Vocational School, За Дансал гейтвей олон улсын сургууль. Dansal Gateway International Education Corporation, За өнөө теологийн сургууль. Theological School, За энэ School of Theology, Мүнц буюу оюутны доторх байр. and our dormitory and its ministry, which we call Munts. Энэ бүхэн яаж ийм болов? How these things has happened? Энд бол өндөр хамгийн анхны сайн мэдээ түгэхээр Монголд ирсэн зөрөгтэй өөрсдөө золиожилсан нэгэн гэр бүл байсан. This has happened because of these brave young couples who came to Mongolia 31 years ago. Энэ бол өндөр Брэд Жоли. Their names are Brad Jolie and Cathy Jolie. Зам дараа нь бол Жоан. And the next missionaries were John. Үн залуухан энэ хүмүүс Монголд сайн мэдээ түгэхээр ирж Монголын хамгийн хүнд хэцүү тэр цаг үед ирсэн. These young people, these brave people, they came to Mongolia for God's sake, and they came to Mongolia when we had the most difficult time. Эдгээр хүмүүсийн золиослол, нулимс, нүр их хөдөлмөр тэдний чин сэтгэлийн залбирлыг бид хизээж мартахгүй. We will never forget what these people has sacrificed, how they prayed earnestly, and how they labored for us. We will never forget. Ингээд өндөр 1993 онд хамгийн анхны хүмүүс Христийг хүлээн зөвшөөрч Усан баталгаа хэлгэсэн. 1993 онд. In 1993, the first people got baptized. Ингээд та хэд энд байгаа That was хэрэг 3 people. графикийг харах юм бол 1994 онд 7, 95 онд ингэсээр ягаад 2000 он хүртэл нийтдээ өндөр 41 хүн усаар батлуулсан байсан. And now, when you look at these graphics, you will see the numbers whether you are. Can you see? First, it was 3 people, then 7, then 3, and then 16, and then 8, and 25, and 41, 2000. 2000 оноос хойш тийм өсөн бол маш хурцтай өссөн байна. And from 2000 on, our baptismal numbers went very high. Яагаад ийм зүйл төрвэ? How? What Энэ made хүчин зүйл it? нь юу вэ? Хэрэг So. next. Хэрэг таавдын график үзэх юм бол яг нэг геометрийн прогрессор тийм үү? Маш эрүүл өсөлтийг харж байна. If you look at those, put those numbers in
time sequence, you can see it is going all up. Биений бие өндөр хит хитэн хүчин зүйлс бидэнд нөлөөсөн гэж үзэж байгаа. There are many parts that contributed to this growth. Энэ бол өндөр Монгол дахь 1000 мишны хөдөлгөөнийг анх 2002 онд эхлүүлсэн. In 2002, we started the 1000 missionary training. Ингээд 9 жилийн турш өндөр залуучууд энэ хөдөлгөөнд хамрагдаж бид 2-2 орон нутгууд руу бид илгээсэн. And this continued 9 years, and we sent people 2 by 2 in many different locations to start to plant churches. 7 өдрийн адвентист сүм бол анх бол одоо сүм байгуулгаар үүсээгүй. Хөдөлгөөнөөр үүсэн байдаг. Энэ бол сайн мэдээний хөдөлгөөн байсан. Seventh-day Adventist Church started as a movement, and that movement is still continuing on. Яг л Монголч гэсэн бол бид энэ өндөр энэ сайн мэдээний хөдөлгөөн бол яасан давалгааж өрнөсөн байдаг. And the same is true here in Mongolia. The movement is still moving on. Өндөр бидний хоёр дахь хүчин зүйл бол түүний гарын хөдөлгөөн. The next thing that I should mention is his hands movement also. Орон нутгийн сүмийн гишүүд энэ түүний гар хөдөлгөөнд оролцож тэд орон нутгата тухайн амьдарч исэн газараа тэд сайн мэдээг хүргэж исэн. Our local church members trained and inspired to share their good news in their local situation. And these people were prepared and trained. Гурав дахь хүчин зүйлс нь бол сүм тарих хөдөлгөөн буюу глобал мишны төсөл. The third factor is church planting funding, global mission funding, which helped us greatly to plant many new churches. Хэрвээ бид энэ бүгдийг харах юм бол бүгд яг л сайн мэдээг түгээх хөдөлгөөнөөр үнсэлсэн залуучуудын эр зориг, нөр их хөдөлмөр, тэдний золиослол, тэдний нулимсаар сүм 2000 оноос хойш маш хурцтай өссөн байдаг. All this happened because we trained, we sent young people with faith and courageousness that our young people go out and share the gospel work, gospel message. Мэдээж бид өндөр Монголын адвентист чуулганы энэ өсөлтийг хийхэд удирдахжсэн өмнөх удирдлагыг бид хизээч мартаж болохгүй. We will never forget the leaders who led us in our past history. За энэ өндөр пастор Дэл Танел 1998 оноос 2006 оны хооронд Монголын сүмийн удирдчаар ажиллаж байсан. Pastor Dale Tunnel, the first appointed official leader from 1998 to 2006. За хоёр дахь удирдч нь бол Пол Котенко Австралиас томилж ирсэн 2006 оноос 2011 хооронд. Pastor Dale Tunnel was from the States, USA, and the next president was Paul Kotenko. He was from Australia. За 2012 оноос 2015 оны хооронд Альберт Кун, Клейди Кун. And from 2012 to 2015, Albert Kuhn and Clady Kuhn. Pastor Кун. So Pastor Kuhn is here with us. Clady. Yeah. Pastor Кун би 10 жилийн турш маш ойр дотнаачлан одоо ч гэсэн энэ хүн миний босс, миний удирдагч. I have worked with Pastor Kuhn 10 years, and even now he is my leader and my boss, my mentor. Зон дараагийн удирдагч бол Pastor Kim Yo-хон 2016 оноос 2021 оны хооронд ажиллаж байсан. And the next president was Pastor Kim Yo-han from 2016 to 2021. Pastor Kim Yo-хон маш их баярлалаа. Pastor Kim Yo-han, thank you very much. Please stand. Өнөө дараагийн шинэ удирдагч бол Pastor Hansuki. And the next mission president is Pastor Hansuki. My big boss. Mini Tom boss. Мэдээж бид энд бас хэд хэдэн
хүмүүсийг бас мартаж болохгүй. Энэ бол ПМ мишнерүүд. Монголд Солонгосоос томилж ирсэн ПМ мишнерүүд. And I want to emphasize another big factor that helped our church to grow. That is PMM, Pioneer Mission Movement, missionaries from Korea. Пастор Эди, We have some representative from the PMM. Pastor Cho Ji-hong, please stand. пастор Ким Чон Чул. Pastor Kim Cho-chul, please stand wherever you are. За энэ бол зөвхөн төлөөлөлд нь маш олон ПМ мишнерүүд Монголд ирж шин сүм тарж үүсгэсэн. These are just the representatives, and many PMM missionaries came to Mongolia to help us to grow in God's church. Бидний ажил ингээд дуусаагүй. Бид бол цогсох учиргүй. Бидэнд уурах зам байхгүй. Our work has not yet finished. We have so much to in front of us. Энэ өндөр Монголын Адвентист чуулганы манай одоо гэр бүлийн гишүүд сайн мэдээний төлөө ажиллаж байгаа манай Бурхны сайн мэдээний ажилчид. This is our current Adventist missions workers and their families here in the same place, same location. Би ингээд өндөр презентацийн дуусгаад Матай 24-ийн 14-ийг уншмаар байна. I would like to finish this small, brief historical presentation with the Bible verse from Matthew chapter 24, 24 verse 14. Хаанчлын энэхүү сайн мэдээ бүх үндэстэн гэрчил болж дэлхийд даяар тунхлагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэж хэлсэн байна. Let this gospel message be proclaimed to all the world, and then the end will come. Сайн мэдээ бүх дэлхийд төгж дууссан тэр тохиолдолд Иесус ирнэ гэсэн байна. Jesus will come when the gospel work is done. Мэдээж өндөр сайн мэдээний ажлыг бид дуусгахад энэ бол бидний хүчээр хийх зүйл биш. This is not in our power that we can do this work. Өндөр хуучин гэрийн номны Захария номны 4:6-д юу гэж хэлсэн бэ гэхээр In Zechariah 4:6, Bible says, хүч чадлаарч бус эрх мэдлээрч бус харин миний сүнсээр not by power, not by might, but by my spirit, God's word says. Монголын Адвентист сүмийн гишүүдээ бид өнөөдөр эзэн бидэнд энэ газар хүртэл бидэнд тусалсан. Dear Mongolia Mission Seventh-day Adventist Church members, God brought us thus far until now. Бид урагшаа явах ёстой. We move forward. Бид Монголд сайн мэдээний энэ ажлыг дуусгах ёстой. We have to finish gospel work. Зөвхөн Монголдоо биш бид дэлхийн өнцөг улмаар бид явах ёстой. Not only here in Mongolia, gospel work need to be done, but to the whole world, gospel work Энэ need бол to be done. бидний эзний маань бидэнд тушаалсан 90 хамгийн агуу дуудлага. We have the greatest challenge which God challenged us. The Great Commission. Go, go, go. Yo, yo, yo. Thank you very much, Pastor Nimdawa. Report of Mongolia Mission. За, Nimdawa пасторт баярлалаа. Монголын Адвентист чуулганы статистик тайлан түүхэн замналыг товчхон танилцуулсан танд маш их баярлалаа. За, бүгдээ хамтдаа талархлын залбирлыг хийцгээе. Талархлын залбирлын дараа ойн баярын нээлтийг албан ёсоор зарлах болно. За, нээлтийг зарлахад зарлсны дараа нөгөө юу бодох хэрэгтэй байгаа. Солиод бодох хэрэгтэй байгаа. Okay, I will pray the Thanksgiving prayer, and after that, Pastor Hansuke will
come in front and announce the 30th anniversary of Mongolia mission work. Let us pray. За бүгдээ хамтдаа залбирцгаая. I'll pray in Mongolian. I'm sorry, there will not be an English translation. Есүс бидний эзэн бурхан минь ээ. Есүс таны хайранд, таны агуу авралд, таны төлөвлөгөөнд бид талархлаа өргөе. Та бидэн рүү өөрийнхөө хайрлсан өөрийнхөө захиасыг өгсөн, өөрийн зүрх сэтгэлээ өгсөн мишнерүүдийг, анхдагч нарыг, баярт мэдээ түгээгч нарыг илгээж өгсөн танд баярлалаа. Өнөөдөр энд Монгол ахын дүүс бид таны баярт мэдээг, таны авралын мэдээг хүлээж авсандаа талархлыг танд өргөж байна. Бидний газар нутагт, бидний улс оронд Есүс таны түүх яригдах болж, таны тухай бид мэдэж авах болж, таны нэрийг таньдаг мэддэг учраас бид таныг дуудан аврагдж байгаадаа Есүс танд баярлалаа. Есүс та бол хаан суудал залрагч, бидний эзэн бурхан. Есүс та бол бидний амьдралыг аврагч, тэтгэгч, агуу хайрын бурхан. Есүс та бол бидний үндэстэн, бидний ах トゥ аврахаар төлөвлөсөн агуу аврал маань үлээ. Есүс та удахгүй ирэх гэж байгаад бид танд талархлыг өргөж байна. Есүс та хурдан ирээрэй. Таныг ирэхэд хурдлуулж бид өөрсдөө баярын мэдээг өөрсдөө дуулаа зогсохгүй бусдад түгэн тунхаглахад та туслаарай. Есүс танд баярлалаа. Мөнхийн эцэг танд баярлалаа. Ариун сүнсний нөхөрлөлд баярлалаа. Энэ өдрийг хүртэл бид таны мэдээгээр эвлэлд нэгдэж ах トゥ ус болсондоо танд талархлыг өргөж байна. Ирэх өдрүүдэд таны хайраар олон ах トゥ нартай болно гэдэгт талархлыг танд өргөж байна. Есүс таны ариун нэрээр энэ бүгдийг гойн даатхан залбирая. Амен. Okay. Everybody, please stand and please stand. Stand up, please. 1 2. За зарлалын дараа жоохон ай яваад нэг сүртэй шиг ай яваад тэгээд шилэд бодолчаараа. За бүгдээрээ босноо гэж хүсэж байна. At this meaningful and historical moment, За энэ түүхэн ач холбогдолтой цаг мөчид on behalf of Mongolia Mission and all churches, Монголын адвентист чуулган болон бүх сүмүүдийнхээ өмнөөс I officially, eventually, finally, at last declare би албан ёсоор ингээд эцэст нь өнөөдрийг оргил болгож, өнөөдрийг жаргаж proclaim the 30th anniversary of the Mongolia Mission open release. Монголын адвентист чуулганы баярт мэдээ түгээгдэж эхэлсний 30 жилийн ойг албан ёсоор зарлаж байна. Praise the Lord. Эзнийг магтцгаая. Amen. Амен. Эзнийг магтцгаая. Автологчлоор шагарч байна. Нэг. За магтан дууштай урьж байна. Хамтдаа бүгдээрээ хаалтынхаа дүгд уулзахаар бидний итгэл найдваргаа сайхан доогоо тий.
Энэ дууг бол одоо дэлхийн өнцөг боломжтой байгаа адвентист Христэд итгэгчид бүгдээрээ мэддэг. Хамтдаа бүгдээрээ дуулцгаая. Сүр жавхлантайгаар дуулаад өндөрлцгөөё. За халууцж гин үү? Арай л халуун байна гадаа тий. За. За ингээд бүгдээрээ маш сайхан амарцгаагаарай. Өнөөдөр халуун байгаа учраас бүгдээрээ гадаа жоохон даарцгаагаарай гэж хэлмээр байна. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Эзэн ивэг. Шаббат минь дүргий. За энэ юм хэлэх гээд байна уу? Эзэн хүсэж байна тэднийг аврахаар. Эзэн дуудаж байна өөрийн хүмүүсээ. Би яви намайг өдөд эзэн би яви намайг дагуул эзэн би яви таны гэх газар